Islam Makhachev. This guy is a killer. Islam has not lost a fight since 2015. He's just like Khabib, so dangerous. Guys don't want to face him. За тэгэхээр Монголын ганц тулааны суугийг үздэг та бүхэндээ энэ супер орой мэндийг бүгдэнд нь хүргэе. Өнгөрсөн 7 хоногт үнэхээр холимог тулааны ертөнцид биднийг жаргаас нь супер 7 хоног болж өнгөрлөө. За мэдээж араас нь UFC 301, 302, 303 гэдэг гайхалтай тулаанууд яг одоо араасаа биднийг дахин жаргахад бэлэн болоод байна. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бидний жинхэнэ Монгол тулаанчдын цус нь хөөрч үзэгчдийн сэтгэл санааг баясгасан гайхалтай 7 хоног болж өнгөрлөө. За энэ талаар хэдүүлээ бяцхан юу болсныг эргэн нэг саная. За Falcon Fight буюу Монгол 7 тулаанчийн эсрэг Орос 7 тулаанч гэсэн тулааныг зохион байгуулсан. За энэ бол үнэхээр супер ивент болж өнгөрсөн. За яг үннийг хэлэхэд яг тэр Монгол 7 Орос 7 тулаанч яг жингээ үзээд face to face нүүрлж явах үед бол миний бол үнэхээр бас дотор санаа зовж исэн ингээд Орос тулаанчид чинь ер нь л монголчуудаа ингээд барилдаал тоглолт таардгүй шүү дээ тийм ээ. За тэгээд ерөнхийдөө манай монгол тулаанчид ингээд яаж иж байгаа л тэгэл нэг давмгай байж байгаа ч гэсэн төгсгөл нь жоохон тиймэрхүү болоод байдаг. За яг л тиймэрхүү байдлаар үнэхээр санаа зовж исэн. За энэ тулааныг хүлээж үзсэн. Гэтэл энэ Монголын 7 тулаанч, Оросын 7 тулаанч энэ ивент бол үнэхээр үзэгчдийг бол цусыг хөөргсөн жаргаас нь тийм гоё ивент болж өнгөрсөн. Би яг за энэ ивентийг 88 film гэдэг аппликейшнээр шууд төлбөртөө дамжуулж ийсэн. За тэгээд энэ Falcon Fight буюу энэ одоо Монгол Орос 7 тулаанчийн талаар бичлэг хий гэж маш их хүссэн боловч яг холбогдох хүмүүс надад ингээ хариу өгсөнгүй. Тэгээд яг бичлэг нь ингээ паблик дээр задраагүй байгаа. Ингээд аппликейшн дээр 88 film гэдэг аппликейшн дээр төлбөртөө байгаа учраас бас задлж болохгүй бас бичлэг юм байна гэж ойлгоод би энэ бичлэг одоо YouTube суваг дээр тавьж одоо цаа бол болсон. Islam, see you in the middle. За тэгээ энэс гадна 3 Монгол тулаанч супер ялалт гадаад улсад тулаан хийж байгуулсан. За энэ тулаан дээр 3 хэдүүлээ реакшн бичлэг хий. Байнга одоо тулаанчны талаар баримтат кино ингээл босс явдал аллага инээ тэр хин гэж байх уу гоё Монгол тулаанчдын талаар гоё хэдүүлээ ярилцсан явъя. За ингээд эхний бичлэгэнд оръё. Энэ бол Намсран. За миний мэдхийн One Team тулааны клубт бэлтгэл сургуультай бол базаадаг гэсэн мэдээллийг би олж авсан. За 2022 оноос хойш мэргэжлийн тулаануудыг хийж эхэлсэн. За 7 тулаан хийснээр 6-ад нь ялалт байгуулсан. За гэхдээ 6 ялалт нэг ялгал гэдэг бол MMA-д бол холимог тулааны ертөнцид бол өндөр үзүүлэлт бас маш сайн үзүүлэлт. За 6 ялалтыг бүгдийг нь хугацаанаас өмнө дуусгасан ийм залуу. За ингээ 2024 оноос эхэлж гадаадд тулаан хийж эхэлсэн ба 2 тулааныг бол хийж хоёуланд нь ялалт байгуулсан ийм супер залуу байна. За өрсөлдөгч тамирчин бол Кыргызстаны тамирчин Савробек гэж би сонссон. Гэхдээ энэ залуугийн талаар бас төдийлөн сайн мэдээлэл бол олдохгүй байгаа. Энэ хардаа энэ яг энэ залуугийн хөвтэй тулаан үнэхээр бас чамлахааргүй дайж сайн гэдэг нь бол харагдаж байна. За манай хүн гараа гаргаж энэ хардаа. За гараа энэ байдлаас бол за малтарсан. Энэ байдлаас бол тохооны үе айгүй амархан гимтдэг. Энэ тамирчдад айгүй тийм тулаанчдад бол үнэхээр эвгүй хэцүү байрлал. Тохооны үе гимтгэхэр мэдээж одоо тэгэл бар тэр гар тэр яриад ажиллахад хэцүү. За ингээд дээр нь гарсан full mount байрлалыг авсан. За энэ байрлалаас бол хүнд жингийн тамирчид бол гарахад үнэхээр хэцүү. За хөнгөн жингийн тамирчид бол сугараад гараад ирэх эсвэл одоо дээш жигээ шийдэх юм те эсвэл тортойгоо ажиллаад тор дээр торондоо жигээд ирэх байдлаар гарах бүрэн боломжтой байдаг. За хэвтэгээс довтлогоо үргэлжилсэн. За мэдээж энэ тохоонууд бол үнэхээр хүнд очноо. Энэ тохоо яг энэ дээр байгаа тамирчид бол ингээ хүрээд байгаа юм шиг зүгээр харагдаж байгаа л учраас яг доор байгаа хүмүүст бол доор байгаа тулаачд бол үнэхээр хэцүү байдалд оруулдаг. Хэвээ халуун төгтөл хэвээ чихнийх бол шуугтал зогсож байгаа одоо энэ хажуугийн цогцолтод амар хэцүү. За энэ үнэхээр гарахгүй байна. Хөлийн барилтаа сайн авсан байна. За энэ 20 цогцолт хийчихүү дээ. За энэ зогсоосон тийм ээ тий шүүгч бол зөв шийдвэр гарлаа. Энэ яг тамирчид ингээд хоёр талаасаа цохилт аваад байна гэдэг бол энэ зүгээр хүрээд авах шиг боловч амар хортой цохилтууд.
За энэс болж бас толгооны гимтэл авсан тамирчид бол айгүй олон байдаг. За ингээд бол нэх олон зүйл яриад байхгүй дараагийн тулааны бичлэг рүү шууд орё. За Бат Очир. За ингээд Бат Очир маань One FC холбоонд анхны тулааныг хийсэн. Энэ тулаан бол миний бодлоор бол үнэхээр чухал супер тулаан. За энэ тулааныг бол за тайлбарлагч хүрлээ тайлбарлаад явсан байлээ. За хүрлээгийн тайлбартай тулаануудыг үзэх бол үнэхээр гоё байдаг. Маш гоё тайлбарладаг, мэдлэгтэй, судалгаатай бас хийж байгаа ажлаа маш гоё дуртай хийдэг ийм залуу. Би бас Facebook дээр хүрлээгийн хөтэлдэг Inside Octagon гэдэг пэйж хуудсыг бол байнга сонирхож дагдаг. Тин чи гоё мэдээллүүд бол тасралтгүй ордог. За ингээд мэдээж энэ тулаан бол зүгээр юм азар энэ Бат Очирд бол олдсон тулаан биш. Зүгээр нэг азтай арчирээд энэ тулаан бол энэ залууд олдоогүй. Энэ залуу юуг даван туулсан, яаж бэлдсэн, яаж хөдөлмөрсөн. За тэрний л үр дүн. За тулааны буланд бол манай UFC холбоонд тулаан хийж байсан супер туршлагатай Данагийн Бат Гэрэл арт буланд бол зогссон. За Бат Гэрлийн зөвлөгөөний дагуу хамтарсан бэлтгэлээ хийсэн Бат Гэрлийн зөвлөгөөний дагуу бол тулаан явагдсан. За ингээд тулаан хэлсэн. Яа ингээд яг Монгол тамирчтай гарч ирээд бэйли цохол тоонх дугаараар хэлэхээр бүр ингээд амар сандардаг. Би яг Тунгаан аваргын хамгийн сүүлд хийсэн Мартин Нигвенти хийсэн тулааныг үзэж хахад бүр ингээд амар өмнөөс нь сандраад бүр яг тэр хүнийг би ингэж үзэж байгаа юм сандарч байгаа юм чи тэр хүн бол бүр яаж байгаа болдоо л гэж бодож исэн. За тэгэхэд чи хэдэн он байлаа та бас л яг би энэ гадаадад ирээд удаагүйсэн. За ингээд тулаанд оръё. За яг энэ Бат Очирын үзүүлж байгаа тулааны перформанс. За энэ араас нь Бат Гэрлийн хийлж байгаа зөвлөгөө тэрийг бол яг дагж байгаа тактикийг яг тактикийн дагуу явж байгаа гэсэн бол үнэхээр супер. За энэ хоёрын бол яг энэ багийн ажиллагаа бол амар гоё болсон. За ингээд ерөнхийдөө бол өсөлтөгч тамирчинтай бол нэг барилдъя гэж бол бодоогүй. Шууд ингээд босоогоос тултаа явсан. За тэгээ босоогоос тултаад босоо тулаа ингээд ерөнхийдөө барилддаг хүнтэй ингээд босоогоос үргэлжлээд нөгөө хүнтнийхээ барилдааныг хамгаалаад яваад байх юм бол цаашаа бол тулаан гоё яг ингээд болж байгаа юмараа үргэлжлүүлээд байвал үнэхээр амжилттай байдаг. Манай хүний кардио ажиллагаа бол айгүй гоё байна, хурдтай байна. Яа зүүн гар за стерүүнд яг очсон. Ерөнхийдөө бол илүү байна. Босоо хөдөлгөөн бэлтгэл кардио хамаагүй илүү байна. За зүүн гар за баруун авсан шүү. За иймэрхүү байдлаар зохилт авах юм бол бас нэлээд хохиролтой. За гэхдээ бол сайн байна. Манай хүний бэлтгэл бол супер байна. Араас булангийн зөвлөгөөг маш сайн хүлээж авч байгаа. За эхний үед бол ерөнхийдөө хоёр тулаанч маань бие бинийгээ таанцсан байдалтай өнгөрдөг тийм ээ. Гэхдээ яг эхний тулаанаа хурдан дуусгах ч юм уу те яг нэгдүгээр үед яг гоё хүнд цогт. Яа. Энэ зайг айгуу гоё мэдэрсэн байна. Тамирч өрсөлдөх тамирч ерөөсөн зайд нь орж ирэхгүй байна. Зайд нь орж ирэнгүүт шууд зөрж цохоод цогсон баг ихэнх цохилтууд шууд байгаа онж байна. Бүгд оновчтой болж байна. Одоо өрсөлдөгчийн нүрийг харахад бол айгүй хохиролтой байна яар та. Эн чинь л одоо бэлтгэл сургууль тактик ямар байгаагийн шинжчүүдээ за унгаасан. Энэ өвдөг явсан супер юм аа. Айгүй сайн ажиллаж байна. За манай хүн хүлээн авах гэж утсан. За ерөнхийдөө босоод байгаа бол хөлөө суглаад зөөвхөө. Ерөнхийдөө босоогоос илүү байгаа бол нэг барилдах гэж дайраад бол шаардлагагүй. Босоогоороо үргэлжлүүлээд явж байвал одоо болж байгаа юм болгож явах юм бол илүү хэрэгтэй тийм ээ. Яг босоогоос хамаагүй илүү явж байгаа өөртөө бартаад барилдаанд нь ороод хожигдсон тулаанчд бол зөндөө байдаг. За одоо бол би халтсан, цочроо гарцсан бол гоё байгаа. Яг л тактикийн дагуу бэлдсэн юм аа л ихэр. За өвдөг гизэнд гоё явсан. За өрсөлдөгч тамирчныг судлаад үзэхэд бол Fabio Harada. За энэ бол энэ залуу бас чүү тийм энэ залуу үнэхээр бас холимог тулаанд бас туршлагатай ийм залуу байсан. 8 тулаан хийснээс 6-д нь ялт байгуулсан. За гизэнд өшгөсөн цохилт авцсан байна. За гиз рүү довтлсон. Сая яг манай хүн мэдэрсэн гиз рүү өшгөлөө цохилт авсан энийг мэдэрсэн. За одоо гиз рүү одоо довтлж байна. Зөв толгоор гиз рүүгээ ингээд анхаардан сарнаад ирнэ. За гиз рүүгээ ингээд суугаад ихтэн толгоор нь явна гэдэг бол яг л шатрын үдшигэл ажиллаж байна тийм ээ. Энэ богино хугацаанд ингээд яа за дээр нь гарсан. За ард нь эргээд гарах бүрэн боломжтой.
ард нь эргэж гараад одоо болт руу шилжих юм уу. За болоод байна. Толгойн артал руу орчихгүй. За чих рүү н одоо явах хэрэгтэй байна. За босгож байна. Тийм ээ, ерөнхийдөө бол энэ айгу зөв. Нэг хөвтөх гээд авах бол ямар ч шаардлагагүй. Босоогоос бол ингээл яваад байсан зүгээр. Ягаад гэвэл илүү штэ босоогоос хамаагүй илүү. За дахиад сая гар өрсөлдөгчийн зүүн гар орсон, баруун гар орсон бол бас л эвгүй байхаар байлаа. Азар зөрчлөө. За зүүн явсан. Супер байна. Зүүн баруун. За мэдэрчжээ бүр. Үнэхээр супер. За зүүн өвдөг явсан. За гидсэнд орсон. Одоо бос. Бай. За тэгэхээр энэ ялалт бол бас л үн цэнтэй ялалт. Үнэхээр үн цэнтэй ялалт. За ингээ хамгийн сүүлийн тулаан. За манай амар санаа, Цогохугийн амар санаа гэдэг залуу. За энэ тулаан бол амар санаагийн байгуулсан супер ялалтуудын нэг. За та бидний мэдэх One Championship холбооны аварга байсан. За Эдвард Флоян гэдэг залуутай One Championship арцалцсан. За тухайн үед бол амар санаа бол хамаагүй илүү байдалтай тулж исэн боловч санаандгүй байдлаар хоёр тулаанч бол мөргөлдсөн. За тэгээд тэр мөргөлдөөний дараа бол Эдвард Флоян тулаанаа өргөжүүлэх боломжгүй гэдэг байдлаар манай хүнийг одоо тэр санаандгүй үйлдэлийг 20-д цогцолт гэж авч үзсэн билүү дээ. Би тэгж санаж байна. Тэгээ шийдвэрийг бол Эдвард Флоян гэдээ бол гаргаж ялтыг өгсөн байдаг. За тэр бол жоохон шудраг бус юм болсон. Манай хүн Эдвард Флоян бол тулааны дараа хүртэл энэ ялтыг бол өөрөө бас төдийлөн сэтгэл хангалуун биш байгаа гэдгийг бол илэрхийлж амар санаагийн гарыг бол өргөж ийсэн. За тулаа өргөжлөө явсан. За амар санаа бол ихний үед бол хоёр тулаан бол мэдээж ихний үед би бинийгээ тандаад л явна. За манай хүн баруун өрөлттэй баруун зүүн гоё явсан. Баруун зүүн хөл гоё ажиллагаа. Өвдгөнд сая шилэв туслаа бас л хамгаалж шүү. Өрсөлдөгч залуу бол хамгаалж байна. Аргагүй туршлагатай. Саяны зүүн зөрсөн бол тийм ээ. Саяны зүү орсон бол за шууд барилдаж байна. За барилдааны тулаанд ягаад ч хүмүүс ер нь жоохон дургу байдаг тийм ээ. Уйтгартай гэл одоо Хабиб Нурмагомедов за Ислам Махачев энэ чинь ер нь айгүй олон хүмүүс дургу байдаг шүү дээ сонио. Тэр чинь уул нь одоо өөрийнх нь чаддаг юмар л давмгаалж байгаа шүү дээ. Холимог тулаан гэдэг чинь одоо холиод л бүгднийг л хийж байгаа. Тэгээд тэрийг бол одоо барилдаанаар их барилдаад байна гэж одоо шүүмжлэх ямар ч арга байхгүй. Угаасаа л энэ спортын дүрмийн нэг хэсэг. За одоо энэ бүтээсэн өдөр UFC 302 болно. За энэ оргил тулаанд нь бол Ислам Махачев буюу одоо Хабибийн хамгийн сайн найз Ислам Махачев энэ жингийн аврагт цолыг хадгалж байгаа. За энэ дээр нэмэгдээд Dustin Poirier. За энэ залуу бол бас л супер босоод бол энэ эргэлтээ өшгөл хог гэж энэ бүх юмыг шийдчихэж байгаа байхгүй юу? Саяных бол тэ би ч хүртэл ингээд санаандгүй байж гинт хэрэгэд өшгөлчлээ шүү дээ. Амар хурдтай болсон. За тэгээд яг өсгийгөр толгоонд орлоо л доо энэ бүр ёо. Ёстой өрсөлдөгч энийг хүлээгээгүй баха. Энэ амар хэцүү. Яг л онлоотой байгаа. За энэний араас ингээд ажиллах юм бол тэгээд энэ өшгөлтийн одоо ингээд манараа авцсан. Тэгээд энэ бол ингээд гарахгүй л яваад байгаа. За одоо сайн ажиллаад өгөх хэрэгтэй. Баруун гар. За дээрээс нь босохгүй байна. Зөв. Давуу байдалтай байна. Одоо ингээд ажиллах хэрэгтэй байна. За гурвалжин болт руу шилжих боломж байна. Гарын гурвалжин. За манай нөгөө наран тунгалах за талигч тулаанч пүрви хийдэг байсан One Flow Choke гэдэг бас гоё болт байдаг тийм ээ. Тэрийг бас авах боломж бол байна. За хамаагүй давуу байна. Саяны өшгөлт бол бүр энэ тулааны хувь заяаг бол бүр эргүүлчлээ л дээ. Аим шигтэй болсон. За одоо сэхээ авахаас өмнө л дуусгах хэрэгтэй байна. Ард нь гарсан. За зөв. Энийг угсраад авах хэрэгтэй. Бүр болохгүй бол тэгээд одоо болт руу чилждэг юм.
За гоё ажиллаж байна. Дээрээс бол гоё ажиллаж байна. Супер ажиллаж байна. За дахиад жоох ажиллаад өгөх хэрэгтэй байна. За энэ тохоо бол яа. Чих рүү орж байгаа энэ тохоо бол зүгээр л аюул. Хүн алын шүү энэ бол нэр. Хамгаалахгүй бол зүгээр шүү дээ. За ард нь гарсан. За одоо ажиллах хэрэгтэй. За энэ өрсөлдөгч бол үнэхээр хэцүү байдалтай байна одоо. Яалтай үлээ дээ одоо. Цогоохүүгийн амар санаа шүү дээ. Яалтай үлээ дээ энэ залууч одоо юу ч зогсоож чадахгүй. За ер нь зогсоохгүй бол энэ гараар бүр одоо хамгаалж чадахгүй байна. Ингээд цохилт аваад ивэл тамирчдад бас айгүй аюултай л та. Зогсоосон дээрээ одоо. За зөв шийдвэр гарлаа. 1-р үед 4 минут 40 секундэд ингээд дуусгалаа манай. За энэ ингээд үнэхээр бас ингээ үнэхээр гоё ялтууд энийг үнэхээр хэлэхүүг алга. Ийм байна. Өнгөрсөн 7 хоногт ийм тулаан болсон байна. За Намсрай, Бат Оргил, Амар санаа. За энэ 3 залуу гадаад усад өрсөлдөгчдөө бүгднгийн 1-р үед дуусгасан. За ингээд ямар ч байсан 100-ны 6-аатай өдрүүдийн нээлт бол ганган хийгдлээ гэж бодож байна. Та бүхэн ингээд цугтайгаа үргэлж хамт байгаараа. Одоо 6 сар, 7 сар, 8 сар ерөөсөө супер ивентүүд байгаа. За тэгэхээр та бүхэн ингээд дараагийн ганган ивентүүдээр ингээд хэдүүлээ уулзцгаая. За ингээд түр бай. There's no way that you make it. And maybe you can